Өнөөдөр нийслэлийн соёлын төвөргөө Эрдэнэ очоор соёл судлалын нийгэмлэг хамтран лаборатори музей Монголын Пянзны галерейг нээлээ. Энэ нь олон нийтэд соён гэгэрлэх ажлыг үргэлжлүүлж байгаа хэрэг юм. 1980 оноос Монгол болон дэлхийн Пянз шошго дуу хөгжмийн их баримтыг цуглуулж Монголын дуу хөгжмийн соёлын өв болох Пянзны бүрэн цуглуулга эзэмшигч 2018 онд Улаанбаатар хотод Монголын анхны Пянзны музей болох дэлхийн хөгжмийн галерейг байгуулсан. Энд зөвхөн Пянз бус Монгол дуу хөгжмийн зэмсэг техник аппаратур, зурагт хуудсууд болон загтал 1942-оос 1992 оны бүгд найрамдах Монгол ард улсын шуудангийн зурагт тогтоо каталогууд хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгожээ. Пянзны галерейн хөгжим сонирхогч болон мэргэжлийн хөгжим судлаачдын судалгаа хийх тань мэдэх мэдээлэл түгээх талбар болж байгаагаараа онцлогтой юм а. Монгол Пянзны галерей нэгдэж байгаад үнэхээр баяртай байна. Энэ бол Эрдэнэ очир нийгэмлэгийн тэргүүн төвдөнд оржин 30-40 жилийн уйгуй хөтөлбөрийн үр дүнд байгуулагдсан тэм галерей байна. 2018 онд тэр Union Building газарт бол анхны World Music Gallery гэдэг энэ Пянзны галерейг нээжсэн олон сайхан хүмүүс сугалж байсан. Үнэхээр одоо энд үзүүштэй сонирхолтой юмнууд байдаг. Хамгийн гол нь энэ галерейн ач холбогдол юу вэ гэхээр зэрэг тэртээ 30-аад оны үеэс өнөө хүртэлх дуу хөгжмийн одоо бүх бичлэгүүдийг авч чадсан. Бидэнд олдохгүй байгаа тэр 33 оны алдартай дорж дугаан гэртний сайхан тэр дөнгөн төмрийн одоо уяхан замтвийн наран одоо Ичин хорлоогоо ханд сургаан дуусан тэр дуунуудыг энэ Пянз энэ галерейд бид иж сонсож болно. А тэрнээс гадна энэ Пянзнуудыг 33 оны Пянз одоо Москвад болсон олон улсын олимпиадад манай жүжигчид нэг 26 орн оролцоход бол манайхын харанхуй засаг гэдэг жүжигээр оролцож байсан. Тэр оролцож байгаа жүжигийн хажуугаар манай уран бүтээлчид очиж энэ Пянзанд бичиж исэн. Алдарт дорж төвдөн дуурж өгөөд одоо манай тэр үеийн асар болсон хүмүүсүүдэнд бол бичүүлж исэн юм аа. Тэгээд тэр бичлэг бол өнөөдөр бидний төршиж байгаа бол үнэхээр гайхалтай сайхан байна. За тэрнээс хойш тэгэл 46 оны бичлэг Дэлхийн залуучууд хоёрын анх дээрх наадам 47 оны 51 оны 53 оны гэдэг хойш явсараад өнөөгийн бичлэгэн дээр Пянзанд хүрч ирсэн. Одоо хүндэтгэлтэй маш хариуцлагатай юм үйл явдал болж байна гэж би харж байна. Тэгээд энэ бол хүн болгонд алдахгүй юм одоо маш том одоо боломж бөгөөд маш том хариуцлагатай ажил. Тэгээд надад энэ одоо гайхалтай эрхийг өгсөн одоо соёл судлалын нийгэмлэгийнхаа хамт олонд гүнээ талархаж байна. Маш их баярлалаа. Тэгээд надад ийм их хариуцлага өгж байгаа учраас одоо өөрөөсөө гарч болох одоо бүх хүчин чармаалтаа гаргахад одоо бэлэн байна. Тэгээд амлаж байна гэж хэлмээр байна. Энэ зал мэдээж одоо бүх тухайн одоо дугааралт нарийн нандин одоо мэдрэмжийг одоо хүний төрлөх одоо мэдрэмжүүдийг хадгалсан юм гайхалтай дугаарлалттай байдаг. Тэгээд хэрвээ дуртай хөгжмөө яг тухайн үеийн цаг хугацаанд одоо юу гэдэг чинь хөгжмийг одоо хуруугаараа яаж тоглож исэн тэр нарийн мэдрэмжүүдийг бүр толтол сонсмоор байвал Пянз хөгжмөөр сонсвол их гой сонсогддог. Соёлын өвийн цуглуулгуудаас 1945 онд ардын гэгэрүүлэх яамнаас эрхлэн гаргасан соёл урлагийн соёл сэтгүүлийн их үндэс болсон сайн дурын уран сайханчуудад тусламж болгон 1990 он хүртэл соёл урлаг сэтгүүлийг гаргасан байдаг. Түүнчлэн 1927 онд баригдсан Бөмбөр ногоон буюу ардын цэнгэлт хүрээлэн тухайн үеийн хамгийн том урлаг уран сайхны төв театр байсан. Монголын Пянзны галерейд бие төв хадгалагдсан үлдсэн Монголын их соёлыг хамгаалан хадгалж хойч ирээдүйн соён гэгэрүүлэхэд томоохон түлхэц болж байгаа гэдгийг хөгжим судлаачид хэлж байлаа. Танд бас маш их баярлалаа.